Чойргийн дүгрээ. Хүн артын 50 байдлыг алдагдуулан айдас зэвүүцэл төрүүлсэн дуйланд гэмтгэрэг нэгэн хэсэгтээ хүмүүсийн санаа сэтгэлээс гардаггүй лээ. Хүн ам цөөн баг жижиг орон гэлээч манай улсад гарсан дуйланд хэрэг цөөн биш болов. 25 мянган хүүхдээ машин доогуур шидсэн, гудамжинд 2 хүн буудаж алсан, эхийгээ зодож амь насыг нь бүрлэгсэн, мөнгөний төлөө нэгнээ алсан цагтаа хань ижлээ зэрлэгээр ороосон $125 мянган гээд олон 10 гэмт хэргийн сорогчмээ тасраагүй байна. Дээрх хэргийн заримынх нь эзэд ч одоо оногдсон ял шийтгэлээ эдэлж байна. Түүнчлэн ял шийтгэлээ зохицурмаар нийтлээд өнөөдөр та бидний донд ажиллаж амьдарч яваан цөөнгүй. Гэтэл нэг бус дуйланд хэрэг үйлдсэн хэрнээ түүнээсээ сургамж авдаггүй, хууль ёсыг уландаа гიშгэж хорих болоод хуулийн байгууллагад үйл ажиллагаанд санаатаагаар чирэгдэл учруулагчид байсаар байна. Тийм хүмүүсийн нэг бол дүгрээ юм. Чойргийн дүгрээ гэж хэм бэ? Үндсэн захиргаа нь Овс аймгийн Өмнө Говь сум 1950 онд төрсэн багшийн мэргэжилтэй 1968 онд эрүүгийн хуулийн 63А 109-ээр 1 жил 6 сар 1974 онд 109А 179-оор 3 жил 1975 онд 155А 157-оор 2 жил 6 сарын 20 хялаар шийтгэгдэж байсан. Эдгээрийн дараа бусдад бүлэглэн улс олон нийт ард иргэдэд асар их хохирол учруулсан гэмт хэргийг дараалан үйлдэхэд голлох үүрэг гүйцэтгэгч. Анхны дуйланд хэрэг. Энэ нь хэрэгт татагдсан хүмүүсийн тоо, тэдгээрийн хийж байсан албан тушаалын байдал, хохирогчдын тоо, хохирлын хэмжээгээр тэр үедээ дулдаагүй нүсэр хэрэг байлаа. Цагдаагийн байгууллагад урд өмнө нь ажиллаж байсан болон ажиллаж байгаа 5 хүн, хэвлэх үйлдвэрийн ажилчин, дэлгүүрийн кассчин, жолооч зэрэг 12 хүн уг гэмт хэрэгт холбогдсон ажээ. Дүгрээ болон түүний хамсаатнууд иргэдийн амны хөрөнгийг удаа дараалан бүлэглэн хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, улс олон нийтийн хөрөнгийг бүлэглэн хулгайлахаар завдсан, бензиний талон хулгайлсан, заллим эхэлж итгэлийг эвдэх замаар иргэдийн хөрөнгө буюу түүнийг эзэмших эрхийг зохион байгуулалтаар бүлэглэн авч ашигласан, эрх олох баримтыг хуурамчаар үлдэж ашигласан, улсын байгууллагын мэдэлд байгаа баримтчгүүдийг хувийн сонирхлоор хулгайлсан, тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үлдэн яллагджээ. Шүүх хурал дээр дүгрээ өгсөн мэдүүлэгтээ 1974 оны 10 дугаар сараас 1979 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдийн 17 мотоциклийг ганцаараа болон ОСС нартай хулгайлан Дунд Говь, Өвөр хангаа, Төв, Дорнод, Сэлэнгэ аймагт аваачин худалдаж байсан. Цагдан сэргийлэх байгууллагын торгуулийн хуурамч тасалбарыг автын зохицуулагч бэд өгч зөрчил гаргасан жолооч нарыг торгуулж байсан. Автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэрх овг нэрийг засаж бусдад амласан. Нах яамны ажилтны үнэмлэх, улсын багшийн дээд сургуулийн диплом, мотоциклийн паспорт, 28 дугаар автобазын болон эмнэлгийн тэмдэг, нах яамны тамга зэргийг хуурамчаар үлдэж ашигласан. Огийн хулгайлан авчирсан бензиний талоныг тамгалан ашигласан. Энтэй АПК-аас машин арх авчирхаар ярилцаж үйлдвэр дээр нь очиж арх гаргадаг дамжлагыг үзэж байснаа хүлээн гээд би үйлдсэн гэмт хэрэгээ ойлгон гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үлдэхгүй байж чадхаа ард үлдсэн нялх хөрс хөгшин ихээ бодож та бүхэнд тангаргалж байна гэжээ. Хязгаарын ба дотоодын зэргийн тусгай шүүхийн 1980 оны 3 дугаар сарын 22-ны эрүүгийн шүүх хурлаас түүнд эрүүгийн хуулийн 109-ээр 15 жил, 64-ээр 3 жил, 157-оор 1 жил, 158-аар 1 жил, 159-оор 2 жил, 110-ээр 4 жил, 63-ээр 7 жилийн ял сонсгож хөнгөнийг хүндэд багтаан 15 жилийн хорих ялыг чанга тэглэмтэй хөдөлмөрийн колонд эдлүүлэхээр шийтгснээр энэхүү дуйланд хэрэг төгсжээ. Удаах дуйланд хэрэг 15 жилийн хорих ялаар шийтгэгдсэн тэрээр Мант дахь хөдөлмөрийн колонд очоод удаачгүй улс орныг түгшөөсөн 2 дахь дуйланд хэрэгээ үлдсэн байна. Тэнд ял эдэлж байхдаа урдаас төлөвлөн бэлтгэсний дагуу дүгрээ зохион байгуулж бямб гаруй дүгрээ нар удирдан эсвэлээ орхисон юм. Тэд ярилцаж товлсон шөнө жижүүрийн байранд дайран орж тэдэнд хотго тулган хүч хэрэглэж хүлээд аманд нь алчуурч ихэж сахилгын байранд төгдсөн ажээ. Тэгээд офицерын дөрөн товц бугуун цаг үнэмлэх бичиг баримт болон зэвсгийн сейфнээс нь гарбуу хоёрыг сумны хамт авч гарчээ. Бямб гаруй
Офицер хувцас өмсөж бусдыгаа ажилд тууж гарч байгаа байдал үзүүлсэн байна. Гараад дүгрээ танил харуулын цэрэгтэй уулзаж ярилцаад саадгүй болгожээ. Тэд гараж дээр очиж манаач болон диспетчерт нь буу тулгаж хүлж орхиод 2 самсвол машин дээрэмдэн авч хотыг чиглэн явжээ. Хонхрын станцын орчим бензин дуусахад нь засамлаар явж байсан зил 130 автомашиныг офицер хувцастай бям гаруй зогсоон дээрэмдэж 2 хэсэг болон салж, нэг хэсэг нь дархан чиглэлд гарсан байна. Дархан руу явж байхдаа жолоочд нь буу тулган 3 машин дээрэмджээ. Эд оргож явах үедээ нийт 6 машин болон иргэдийн эд хөрөнгө дээрэмдэж нэг машин онхолдуулд сүйтгсэн байна. Орогдлын нэг жамсран баригдах үедээ өөрийнхөө амь насыг хороосон юм. Шүүх онц ноцтой энд гэмтэх эрхийг зохион байгуулж удирдсан дүгрээ бям гаруй сугар нарт цаазаар авах ял бусдад нь 12-оос 15 жил хорих ял оноосон бөгөөд ардын хурлын төлөөлөгчийн газраас цаазлах ялыг өөрчлөн амийг нь өршөөжээ. Алтыг нь аваад дилэмдээр 9 сарын дараа судлагдах байсан дүгрээ 2 ч хэрэгүүлтчихлээ. Бас л хуурам эхлэх хэрэг. Түүнтэй хамт Майнтад хорих ял эдэлж байгаад судлагдсан жаргал сайхан нэг удаа эргэж очижээ. Гэхдээ ганцаараа биш. Авто сургуулийн жолооны багш тэр биш гэгчтэй ирж жолоочийн үнэмлэхтэр дарах гэсэн юм. Замын цагдаагийн газрын тамга хийж өгөөч. Эсвэл үнийг засаад өгнөгээд гар хийцэн тамга гаргаж үзүүлээд одоо л авч явмаар байна гэжээ. Дүгрээ тэгтэн одоо бол яагаад ч амжихгүй. Наад тамгыг чинь засчинзлаад удахгүй ирэх эхнэр хүүхдээр өгч явуулъя гэж тохиролцжээ. Хэд хоногийн дараа эргэлтээр ирсэн гэрийнхнэрээ тамгыг өгч явуулсан ажээ. Дүгрээтэй 100 гараа хотын мөрдөнд уулзав. Энэ хэрэгээр биш өөр хэрэгээр энд оржээ. Яаж магадлал орж түргэн суllагдах вэ гэж тэр боддог байв. Тэгтэл нэг л болмоор санагдаад явчих гин. Хоригдлын хамт олонны зөвлөлийн ахлагчаар сонгогдоод байсангүй. Дээд шүүхээс хэн нэгнийх нь бичсэн өргөдлийн хариу ирсэн байв. Хариуг өргөдлийн эзэнд нь заавал танилцуулж гарын үсэг зурулдаг журамтай. Өргөдлийн эзэн хариутай танилцж байх үед дүгрээ түүн дээрх тэмдэг гарын үсгийн хэлбэрийг сайтар тогтоож авах боломжтой харжээ. Ингээд дээд шүүхэд өргөдөл бичиж түүн дээрээ өөрийгөө магадлалд оруулахыг зөвшөөрсөн цохолт хийгээд дээд шүүхийн коллегийн нэгэн гишүүний гарын үсгийг дуурайлхан зурж өөрийн хийсэн хурамч тамгаад арчээ. Ингээд эргэлтээр хүүхдний ирэх өдөр хяагийнхаа тоо бүртгэлд өгөхөд ажилтнууд эргэлзэн гайхаж шинжлүүлэхээр зохих газарт нь очисноор заллан мэхлэх энд гэмтүүлтэл нь илэрсэн байна. Дүгрээгийн хувийн хэрэг өмнө нь минь байна. Олон зуун хоригдлын хувийн хэрэгтээ танилцж авсан энэ хугацаанд 300-аас 400 орчим хуудастай ийм зузаан хувийн хэрэг таарлцсан үгүй. Тэр энэ жил 44 настай. Энэ л насан дээрээ эр хүн их орон эхнэр хөөхөд амьдралынхаа төлөө залуу занд насныхаа хүч хөдөлмөр авяас чадвараа зориулан байж бүтээснээрээ бахархаж түгээрээ олон төмөндөө хүндлэгдэж явдаг болсон. Энэ л насан дээрээ эцэг хүн эхнэр хөөхтийнхээ дэргэд орон гэрийнхээ хойморт жаргаж суудаг биш шүү. Өөрийнхөө наснаас илүү олон жилийн ял сонсон тэрээр амьдралынхаа 20 шахам жилийг нарсан дөнгөрүүлжээ. 20 жилд юу бүтээж амьдрал хавгаа хэрхэн өөд татаж болдгийг сууд хүмүүсийнхээс боли ихэд эгэл жирийн хүмүүсийн амьдралаас тод харж олно. Тэгвэл дүгрээгийн 20-од жилийн амьдралын дүр төрхийг хувийн эргийн хуудсыг эргүүлэхэд л тодорхой. Олонний жигшил дургуутсал уур хилэн бохимдол айдсыг төрүүлсэн гэмт хэрэгүүлдэж, хуулийн байгууллагын хэвийн ажиллагааг хүндрүүлсэн, зөрчил дутагдал гаргаж явснаас биш сайн үйл нэгэхэн чалга. Бусдад буянтай үйлс бүтээдэггүй юм ахэд хийсэн нүглээ намжлаад сууж болсонгүй гэж юу. Дүгрээг зарим хүн ой сайтай, гарын уртаа гэж үнэлдэг. Харин тэр бүхнээ буруугаар ашигладаг нь харамсалтай. Ам өршөөгдөд байхдаа төр зэсгтээ гаргасан баталгаа өршөөл хайрыг хүлээж аваад төрсэн сэтгэлээ бичиж өгснийг нь хувийн хэрэгтүүдэжээ. Тус бүр 3 удас бичсэн тэр зүйлээс нь хэсэглэн толилуулъя. Ардын хурлын төлөөлөгчийн гаргасан баталгаа. Би өөрөө л байглаасаа яасан энэ бие зохицсыг хэнд ч хэрэггүй талаар нэг өнгөрүүлж өдий зэрэгтэй өсгөж байжулсан ачивэлийг нь зөв зүйтэй хариулж чадсангүй гэж шаналан бодож байтал минь 1981 оны 3 дугаар сарын 27-нд төр улс нам засаг их орон хайрт удирдагч та нар маань миний өөрөө хөнөөчгöd байсан тэр амь насыг минь эргүүлэн хайрлаж гүн их ачлал хайраа үзүүлж энэ орчлон дээр надыг эргүүлж төрүүлсний адил энэрл өршөөл үзүүлсэн зарлиг гаргалаа. Би та бүхнийхээ энэ их хайр ивэлийг энэ цаг мөчөөс хойш ямагт зүрхнийхээ цохилт бүхэнд санан явж энэ хайрлсан амь насыг их орон ард түмэндээ ганц ч болов хэрэгтэй зүйл хийж бүтээхийн тулд зориулахаа батлан хэлнэ.
Одоо бол нэгэнт үйлдсэн хэргийнхээ хор холбогдол, өршөөл хайрын үн хөндийг яс махандаа тултал ойлгон мэдэрсэн болохоор зөвхөн үннээс өөр юм юу ч ярихгүй. Өнөөдрийн энэ ноцтой гэмт хэрэгтэн байж төрийн инэрл хайр үзэж байсан тэр хүн эцэстээ ийм хүн болж хүмүүжчээ гэж хинч болсон тод харахаар тийм эрхэмдээд хүмүүжлийг олж аавна гэх мэтлэн тангаргалсан бол өршөөл хайрыг хүлээж аваад төрсөн сэтгэлдэлтэй. Гэмт хэргийн альва үзэгдэл болон хууль дүрм зөрчих явдалд би эцсийн цэгийг тавилаа гэж баттай хэлж байна гэжээ. Энэ үеэс хойших материалыг үзлээ. Гаргасан зөрчлийн актын тоог гаргаж чадсангүй. Эцэст нь тэмдэглэхэд эр хүний тангараг гэдэг бол тухайн үед төрсэн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл биш, түүнчлэн хэн нэгний сэтгэлийг хөдөлгөн элбэх төдий зүйлж биш гэдгийг хэн боловч санаж авахд илүүтэхгүй байхаа.